Засгийн газрын ээлжид хуралдаанаар бизнесийг дэмжсэн татврын шинжилгээхээр шинжилгээний засгийн газар 2012-оос 16 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Энэ зорилтоо биелүүлэхэд түлхэц өгөх нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд улсын хурлд өргөн барихаар боллоо. Мөн засгийн газрын хуралдаанаар шинээр байгуулагдаж байгаа тахрын албаны дараагаар дид хурандаа Аз-Орыг томиллоо. Аз-Ор нь өмнө цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын дараагаар ажиллаж байсан юм байна. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчил Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлж 6 дугаар чуулган тусгаар тогтнолын ордноо өнгөрсөн баасан гарагт олж шинэ ерөнхийлөгчөөр нийслэлийн засаг даргын орлогч асан цогцлмааг сонгожээ. Спорт аялал жуулчлалын яамны удирдлагууд шуурхай хуралдаж, сайд оюун гэрлийн тушаалаар соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дараагаар ажиллаж байсан ориглыг үүрэгт ажилласан чөлөөлжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 6-наас 20-ны хооронд явагдаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсгийн бүрэлдэхүүн амралтгүй ажиллаж иргэдийг бүртгэлээ. Автобус нэг компанийн цалингаа нэмэгдүүлэх, аливаа цалингийн суудгалыг хуулийн дагуу суудгах, түлшний үр төлөвлөхгүй байх зэрэг хэд хэдэн шаардлагыг удирдлагуудаа тавиад байсан. Энэ шаардлагаас ихэнх нь автобус нэг компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрч биелүүлснээр энэ асуудал хэсэгтээ намжхан тодорхой боллоо. Өгөөмөр захын орчмын зарим чимгэлгийг чөлөөлж шин замын трасс гаргах ажил өнгөрсөн өдрүүд үргэлжиллээ. Өгөөмөр захын зүүн хэсэгт байрлаж байгаа 66 чимгэлгийг чөлөөлснөөр өгөөмөр захаас хоошоо халдар түвчин судлалын үндэсний төвийн зам руу шууд гарах боломжтой юм байна. Японы мэрэгжлийн сумогийн энэ сарын тэргуун бошоо Токио хотод үргэлжилж байна. 1-р сарын тэмцээний эхний өдрүүдийн байдлаар их аврах Хакухо бошоог тэргүүлсээр байна.